29 хүнтэй байснаас Солонгос ажилт нь бол 7. 29명에서 7명이 Монгол ажилт нь бол 22 байх хэрэгтэй биш. 그 몽골 직원은 22명. Монгол 22 ажилчин чинь хаана вэ? 그 몽골 직원들이 지금 어디 있는지 여쭤보시면 Байхгүй шүү. 지금 없다고. 나튼 дээр гарч байгаа хүмүүсийн тоо нь болохоор одоо ажил яг явж байгаа үед бол 22 хүн байна гэдэг нөхцөл байдал дээр яаж байгаа. Одоогоор бол нийт Монгол ажилтан бол 3 байгаа. Тэгэхээр ингээд нөө өсч буурч явахаар юу н хийгдсэн гэж. Нэгээс 36 сар бүгд 29 сар явахаар энэ төлөвлөж юм шүү. 아 이게 나눠 Тэгээ 보면 хутлаа яриад байгаа шүү. Ажил эхлээд 6 дахь сар 29-г энэ биш төлөвлөж байна. Та Монгол ажилч чинь байхгүй. Яг Монгол ажилт байхгүй. 왜 몽골 직원은 아직 계속 채용 중인데 Пик үе дээр 29 болоо дуусахтаа 29 дуусна. Анхнаасаа 29 дээр ажиллана гэдэг анхны төлөвлөж юм шүү. Тэгээ нэг Монгол ажилчид байхгүй 7 хүн гэдэг Монгол ингээд 29 хүнтэй баг танаагаас талбай дээр ажилласан юм шүү. 원래는 29명 Ганц зэрэг дараа тэмдэглэлээр байдаг үстэй хамгийн эхлээд нэг нь тендер бичиг баримтанд 29 хүний багаар ажиллана гэж анх шалгарчаад Монгол ажилчид байхгүй Солонгосын 7 мэргэжлийн хүн байдаг. Монгол энэ мэргэжлийн ажилчид бүр 22 байна гэж энэ дойж нэгээ. Сар сараараа 아 энийг шалгаж үзээд хийгнэ. ажил хийхэд хэдэн сар болж байгаа вэ? 14 сар гэсэн. Амлын илүү. Амлыгаас эдний дээр одоо Монгол ажилчид хэд байгаа? Эдний менежментийн баг хэдэн үнэтэй байгаа одоо? 한국하고 현지 사람이 Чи нийт ажилчны хэд байгаа гэж асуулт та. 총 지금 몇 명이냐고. 처음 계약 6명에서 10명. 그분으로 바빠졌다고 하다 아론드로 갔어. Та одоо хэдэн байна? 7 болоо. 어떤 서로 몽골 아저씨는 서로 다 아저씨는 나가. 서동스 아저씨는 두루 아저씨. Монгол ажилтан 5, Солонгос 4, Исогийн байгааг манай хөрөнгө оруулалтын газрынхан 일선이 ир지 зүгээр орчуулж байна. Исоныг асуугаад байгаа шүү. 일선이 асуугаад 아, шүү. 일선을 지금 Танаа захиалагч хяналт тавьж байгаа учраас одоо энд хяналт тавьж байгаа газар чинь хэдэн хүн яг 일선 компаниас 어미 쪽에서 일상이 몇 명이라고 있는지 말해줘요. 지금 옆에서 보고 있는데. 몽골 아저씨는 그렇게 두루 나가. Солонгос нь 7명. 갔다 온다. яг одоо гараад бичиг баримтын дагуу яг одоо гараад та шалгаж байгаа. Надаас асуу. 우리 Танахнаас нэг хүнээ дагуулж гараад шалгуулчих. Энэ тоног төхөөрөмжүүдээс талбай дээр одоо байгаа юу? 그게 진짜 지금 одоо яг талбай дээр яг хийж байгаа ажлаа одоо тэр тоног төхөөрөмжөөр хийгээд явна гэж бол яасан бэ. Тэгээд яг хийхдэггүй байгаа үед бол заавал талбай дээр явах шаардлагагүй. Биш ээ. Одоо та бетоны ажил байж ингээд явж байгаа шүү дээ. Миксер гэдэг шүү дээ. Энэ тоног төхөөрөмжүүдээс талбай дээр байгаа мó байхгүй мó? 되는 거니까. Төрийн ажил хийгээд би энэ ч тоглох гэж ирээгүй шүү дээ. байхгүй байгаа төхөөрөмжүүд нь болохоор яг тэр тухайн ажлаа хийгээд дууссан болохоор энэ талбай дээр байхгүй байгаа. Тэгээд одоо хэрэгтэй гэж үзэх юм бол талбай дээр оруулж ирээд ажиллаулдаг гэж хэлж. Одоо талбай дээр цутгалд явж байгаа үед 지금 이제 믹스 골조 트랙. 작업이니까 юуны цемпний машин, 있어야 되고 цемпний машин 있어야 9 되는데요. одоо ашиглагдаж байгаа. Цемпний памп 2, байшин кран 4, 장비들이 이제 뭐 펌프, дамп трак 6, бэкхой одоо газар ухлах хийж байгаа 6, форклифт 2 гэдэг яг одоо энэ чинь хэрэг яг одоо хэрэглэж 보면 байгаа 29 지금 사용 중인 오늘 장비가 지금 뛰어나고 있는데 집에 현장에 있는 것만 말하라고. 현장엔 지금은 이제 그러니까 그 승객 장비를 현장에 계속 비치하라고 돼 있는 것이 아닌지 그 입찰할 때 제출했던 사람한테 확인해보고 말씀드리겠다고 얘기를 해. тендерт оролцсон хүмүүс маань төв компани дээр байдаг болохоор одоо шалгаж үзээд ямар төхөөрөмж байхыг шалгаж үзээд тэгээд За хийлээ. байшин кран чинь Солонгос кран байгаа мөн. Сеул 27К гэсэн. Сеулээс энэ байшин кран авчирсан юм уу? Одоо талбай дээр бол солонгос кран бол байхгүй байгаа. Тэгээд Солонгос техник байгаа. 5 нь Монгол техник, бусд нь дандаа Солонгос техник байна. Солонгосын бүртгэлтэй
Бүр ингээд жолоочныхоо нэр мэртэй ингээд байхаар бичгээр өмтөд өгсөн байна. Энэ 해보고 말씀드리겠다고 Солонгосын Экзим банкны тендер учраас тодорхой хэмжээний анханасаа шаардлагатай тодорхой хэмжээний юм Солонгос байж зөвшөөрөгддөг байхгүй. Тэгээ тэрүүгээрээ зөвшөөрөгдчихөө тэрийг ашиглахгүй нэгдэг чинь Солонгосын Экзим банкыг хуурсан хэрэг шүү дээ. Би бол ингэж бодож байна л да. Яг энэ тендерийн баримтчтай холбоотой шаардлага хангаж байгаа хэсэг асуудал дээр хүмүүстийг өөрсдийн яг цаг өгч бэлдүүлээд байгаа банкны аль биесээр агуулад энэ ажлыг эсвэлгүүлээд ингээд их саналтай байна л да. Яг одоо ингээд Тэгвэл чи одоо тэгэл талбай дээр ингээд гараад хуйлаад харах асуудал шүү дээ. Энд чинь юугийн хоёлоо тэгээд одоо яад юм чинь байхгүй л угаасаа чи харалтаа одоо хуульчин бижиж Солонгосын Экзимээс ахта Солонгос техникүүд ашиглана гэж өндөр гэж Солонгос техник алгаддаг. Монгол 6 техник байна. Дугаар нь таарч нь үзэл болоо. Энэ талбай дээр байхгүй. Наа чи англи хөлбөр нэ нөө. Манай хоёрын хооронд исэн гэрээ. Юуны хавсар боч.